За манай улс шүлхийн олон удаагийн тохиолдлыг давж гарч ирсэн улс. За гэхдээ энэ жил бол төсөөл арай өөр байна. За яг тэгвэл одоо өвлжөнгөө гарсан оо өвчлийн шүлхийн дээр нэмээд өмнө Монголд бүртгэж байгаагүй саатник гэдэг ийм төрлийн шинэ хэмжээнд шүлхий гараад ирсэн байна. За энэ дэгдэлтийг одоо албаныхан давхаар ингээ хичээж байна. Шүлхий бол өөрөө малын гоц халдварт өвчин, худалдааны хоригтой. Тэгэхээр энэ өвчин яаж одоо Монголд орж ирэв? За энэний эсрэг ямар хориг арга хэмжээ авав? Одоо албаныхан яаж ажиллаж байна? Цаашдаа юун дээр анхаарах вэ гэдэг. Энэ тухай бэлтгэсэн тусгай сурвалжлагыг одоо хүлээж авч үзнэ. Шүлхийгээр хойны ямаа өвхөр зэрэг салаа туруудмал амтан өвчлөдгөө. Шүлхийн вирус нь 7 төрлийн ээлтэс хөвчлэр үүсгэгддэг. Эдгээр нь бол А, О, С, АЗ1, СААТ1, СААТ2, СААТ3. Дээрх 7 төрлийн шүлхийн вирус дотроо 60 гаруй дэд хөвчлөл хуваагддаг юм байна. Монголд бол А, О хөвчлүүд нь бол гарсан. Шүлхийн эсрэг вакцинууд тус тусдаа өөр үйлчлэгтэй. Өөрөөр хэлбэл шүлхийн А хөвчлээс сэргийлэх вакцин О хөвчлийн вирусээс бүрэн хамгаалахгүй гэсэн үг. Хаа байсан Африкийн одос үхрийн саатны хөвчлийн шүлхий яаж яваад Монголд орж ирснийг бид Монгол улсын малын говь эдэмч Болдбаатараас тодруулсан юм а. Одоо тэгэл тэр нэг Африкт байдаг л салаа туурайтан гутаа гэсэн үг тий. Ингээд салаа туурайтай амтан дээр л эргэлддэг. Африк шиг буффало эдэмч юм тий. 24 оноос эхлээд Ирак руу эхэлж орж ирсэн. Ирак руу орж ирсэн. Ингээд Турк, тэгээ Сир, Азербайджан, Армян гэд ингээд яг энэ бүс нутагт бол 24-5 онд ингээд тархаж батсан. За энэ тархалт маань ааж явахын явсараа байгаад сая 3 сарын 21-нд Шинжааны одоо Казахстаны хэлтэй ойрхон Ийли гэдэг юм чинь энэ тусгай бүст энэ дээр эхэлж онцлогдоод дараа нь энэ гансуудаар гараад ирсэн. За ингэнгүүт энэ бол Монголд орж ирэх эрсдэл асар өндөр байна гэдэг нь ойлгомжтой болоод ирсэн. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын вебсайтад шүлхийн даргалтыг өдөр үрдэл мэдээлж байдаг. Саатник шүлхий Африкаас Монгол руу орж ирэх нь ойлгомжтой болох хүртлээр багадаа 3 жилийг зарцуулжээ. Бидэнд малаа вакцинжуулах, вакцина татж аваад нөөцлөх боломж байсан уу гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Гацрын зураг дээр харуул ингээл ойртой л ба шүү дээ. Ойртой. Тэгэхээр манай энэ эрсдэлтэй өвс одоо хөлийн аймаг сумууд одоо тодорхой тий. Тэр талаас ирж гин гэдэг. За эн чинь ингээд нэг хоног хугацаа байна. Тэгж одоо буфер маягаар тийм вакцинжуулалт хийх боломжгүй байсан уу? Бид нар одоо зүгээр дэлгүүрээс очиод өнөөдөр худалдаад авчиж байгаа юм шиг авдаг тийм асуудал байдгүй. Саатник хөвчлэн дотроо 13 бүлэгтэй гэсэн үг. 13 бүлэг байна уу, аль нь гарч байна уу гэдэг юмыг мэдчихэж бид нар нөгөө урьдчилан сэргийлэх юм аяхгүй бол хамгаалахгүй вакцин авчраа тавьчаад тэрүүгээрээ хамгаална гэдэг асуудал ярина гэдэг болохгүй болчихно л доо. Монгол улсад 5,397,597 өвхөр, 23,166,860 яма, 24,95,532 хон тоологджээ. 70 сая малаас муу амлахад 50 сая нь саатныг тусах эрсдэл бүлгийн сүрэг юм а. Саатник шүлхий Баян Улгийн аймагт гарахад Монгол улсын хил хамгаалтын сул тал нөлөөсөн байж болзошгүй. За ингээ явж байсан маань 3 сарын 21-нд Алтаасманд Баян Улгийн аймгийн Алтаасманд дээр орж ирсэн. Энэ айлын хүүхдүүд бугын ясын өвөр түүдэг гэсэн мэдээлэл орж ирсэн. Энэ нуруугаар бол нөгөө хилийн хамгаалтын тор энэ юм бол хоёр талдаа сул. Зарим газраа бол хоёр талдаа хоёуланд нь байхгүй. Аргал янгэр буг гэж чөлөөтэй насааш явдаг юм хөдөлгөөнтэй юм байна лээ. Тэгээд дээр нь энэ Алтай аймаг одоо Шинжааны Алтай аймаг гэдэг чинь энд байгаа шүү дээ. Тэгээ Алтай аймаг энэ бол нэлээд мал аж ахуйн бүстэй. Тийм учраас энд бол дэгдэлт мөн гарсан. Тэгэхээр энэ бол яг чаргагүй ингээ бугаар дамжсан болоо.
болов гэдэг ийм таамаглалтай байгаа. Шүлхийн вирус олон замаар халдварлах боломжтой. Халдвартай мал, малын гаралтай бүтээгдэхүүн, тээврийн иргэсэл, зэрлэг амьт аль нь ч бол. Тэрч байтугай хүний гутал хувцас дээр вирус тодорхой хугацаанд хадгалагддаг ч боломжтой байдаг. Саатныг шүлхийн мал эмнэлгийн ерөнхий газрынханд шин сорилт болж байна. За ингээд энийг бол ерөнхий эмчин шийдвэрээр өвчлөмтгий малаан бүтээн устгаад энтэн дараад авъя гэсэн ийм тактик хэрэгэлсэн эхний ээлжинд. Гэвчиг шашны баярт зориулсан үхэр энэ голомтны айлаас болон ойр орчмын айлуудаас аваад 31 үхэр аваад аймгийн төвдөр ачаад үргэлжлүүлсэн. Тэ манай казак хүнсэтнүүдийн нэг шашны баяр болт юм байна. Тэгэхээр тэр нь зориулаад. Тэгээ ингээд аймгийн төвөр хүртэл ачаа явчихаар энэ зам ингээ явчихж байна л да тийм ээ. Тэгэхээр энд эрсдэлтэй болоод гисэн. Мөн энэ айлын хажуутлын айл мөн амжид нүгээд сумаараа дараад сумынхаа урт наатрунгээ гараад ирсэн. Тэнгүүтээ дахиад өвчлөлдсөн. Ингээд энэ хавьд тархаж эхэлсэн. За энэ бол тархах эрсдэл үүсчлээ. 25-нд Ховд аймгийн Булган суман дайр сумаасаа баруун тийш хил талдаа 36 км орчимдэр энэ айл дээр дараагийн тотлох гараад ирсэн. За энэний маргааш нь дахиад хойшоо юуны сумын төв хажууд байна гэдэг дуудлага дахиад орж ирсэн. Ингээд тэрний дараа өдөр нь ингээд Цуслангийн руу явсан төрүүч мал дээр гарлаа гэдэг. Ингээд тийм төлөлдсөн. Ингээд ер нь бол нийлээ эрсдэл үүссэн. 2026 оны 6 сарын 3 засгийн газрын хуралдаанаар саатны хөвшил гарсан Баян Улгийн Ховд О хөвшил дэгдсэн Говь Сүмбэр Дунд Говь Төв аймгийн зарим нутагт хөл хөрөө тогтох шийдвэр гаргасан. Мөн тохирог вакцины үйлдвэрлэгчдийг судалж вакцины нөөц бүрдүүлэх юунаас чухал болов. Энэ вакцин бол ерөөсөө дэлхийд үйлдвэрлэлд нэвтрээгүй. Тэгэхээр тэр одоо маш их ойчир дарааллуудаас манай улс олж авах энэ ажлаа л одоо шуурхайхан хийж эхний ээлжинд 500-аас 1 сая 500 мянгаас 1 сая тонгой олж авъя гэсэн ийм зорилготой. Вакцины импортлогчид эсвэл хорлон сүйтгэгч нар Монголд шүлхий зориуд тараадаг дэгдээдгээ гэж хүмүүс ярьдаг бас бичдэг нь олон юм байна. Нэвтрүүлэгт төдийл ач холбогдолтой биш боловч дээрх асуултыг бид асуусан. Зориудаар авсараа тараагаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэ? Тэр янз янзын сошиалээр явж илээ би харсан. Тэгээд энэ бол нөгөө хүн болгон хардагч нар болчлоо л доо монголчууд тийм ээ. Нийгмээр хардагч нар болчлоо. Нийгмээр зохиодог болчлоо. Тэгээд тэр л зохиолын хэлбэр. Энэ төрлийн хууль хүчний байгууллагч бүгд ажиллаж байгаа шүү дээ. Манай төлөө авртаар саат 1-ийн 3 байна гэсэн юм тогтоолсон. Манай тархсан нь тий. Английн одоо Флорайтын лаборатори гэж дэлхийн малын эмтний эрүүл мэндийн байгууллагын лавлгаа лаборатори гэдэг. Тэгээ энэ рүү эмгэгт материалаа явуулдаг. Тэгээ энэ эмгэгт материалын ингээд хариу 6 сарын 5-нд аль бийсээр ирсэн. За энэгээр бол Монголд гардсан дэгдсэн саат бол саат 1-ийн 3 байна гэдгийг нэгдүгээр тогтоосон. Саат 1-ийн 3 топотайп дэд твшил гэсэн үг. Генийхэн дараалал. Одоо манай нөхдүүдийнх энэ байхгүй. Манайхаас утсан дээж энд байна. Тэгээд нөгөө хамаатнууд маань энэ байгаа. Энд байна. Энэ байна. Тий. Нөгөө 99% гэдэг. Ийм ойрхон байгаа гэсэн. Ургийн модон дараа. Тий. Тэгэхээр энэ маань бол одоо яг чарга байхгүй юм нарийн ингэж үздэг. Ийм гарал үүсэл бол тав тодорхой. Сайд Идрбат Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн дэд сайттай уулзаж вакцины худалдаж авахар болсон. Бүгдээр хамт Хятад ард улсын гадаад иргэн сайд Ван И мөн манай улсад 6 дугаар сарын 13-нд ажиллахдаа шүлхийн саат 1-ийн эсрэг вакциныг шуурхаа нийлүүлэхээр тохирсон. За ингээд Орос вакцины 2026 оны 7 сарын 10-нд Хятад вакцины 6 дугаар сарын 22-нд Монголын хилээр орж ирэх тооцоо гарсан юм байна. Харин энэ хооронд Баян Улгийн Ховдод 2800 мал өвчилж 2664 малыг нь задлсан байгаамаа. Ингээд удаагүй байтал шинээр Увс аймагт саатныг шүлхий дэгдчихлээ. За тусгай сурвалжлага нэвтрүүлэхдээ бид нар аль болох эрдэм шинжилгээний байгууллагуудаас яриа авч одоо хүрхийг зорддог.
Яриа авчаадсангүй. Сая уулзсан чи ингэж эрдэмтэн нарийн бичгийн дарга нь манад одоо шүлгийн өвчний талаар тусгаалсан судалгаа шинжилгээ хийсэн юм вирус судлаач байхгүй. За тийм ажилтан байхгүй гэдэг чинь. За уг нь одоо ингээ бичгийг харж тий. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг ийм нэртэй байгууллага байна. Улс даяар баяр наадамд өгсөн байна. Хүмүүс амралтаа авч аялал зугаалганд явах гэж байна. Хөдөөгөр наадам хийдэг, морь малаа уралдуулдаг, гадаадаас жуулчид авчирч Монголын байгалыг үзүүлдэг үйлрэлд гоц халдварт өвчин гарчлаа. Бараа аймагуд наадмаа 8 дугаар сар хүртэл хойшлуулж, хурдан морины бүсийн уралдаануудыг ч бас давхар хойшлуулчлаа. Вакцины эрдэл 20 цэрийн дэглэм хамгаас чухал байна. За энэ шүлгийн өвчин гарсантай холбогдуулаад за яг гадаад худалдааны дээр бол бас нэлээд тийм тулгарх асуудлууд бол байна. Одоо яг нодлон 2025 онд бол одоо Монгол улс бас нэлээд экспортыг бол бас нэлээд төлхөө явуулж 85.6 мянган тонн махан бүтээгдэхүүнийг бол за нийтдээ бараг 16-7 улс руу бол экспорт бол хийгдсэн. Нийтдээ 345 сая долларын бол экспорт бол хийгдсэн байна. За энэ маань нэлээд бас хумигдах асуудал үүсчих вэ гэдэг бас эмзэглэл бол одоо биднэрт бол байна. За нодлонгийн статистикээр ингээд харахаар 62% нь Бүгдийн Хятад улс руу, за 30 гаруй хувь нь энэ Иран, Иракийн булангийн орнууд руу, за бусд нь одоо Оросын холбооны улс, Киргиз, Казахстан, за Япон улс, Солонгос гэх мэтчил улс руу ингээ бага хэмжээтэй бол ингээ гарсан. Махаар нь ингээ төрлөөр нь ингээ ангилаад үсгээр ихэвчлэн бол одоо яг энэ адууны мах бол дийлэнхийн бол эзэждэг. За Бүгдийн Хятад улс руу бол одоо үхрийн мах гардаг. Үхрийн мах гарахтаа үхрийн махны бараг 90% нь сарлагын мах гэж гарч. Нөгөө нэг чанлаг хийгдэд ингээ явчихдаг учраас бас тэрний нэг хорогдол асуудал байдаг учраас ер нь нэг юм сарлагын мах хөвчлэн гэл гарчдаг. За тэгээ ямааны мах дараад нь орж ирж байна. Тэгээд энэ болонгийн орнууд руу болохоор нөгөө хоньны махнууд гараад ирж байна. Яг нөгөө нэг халал стандартаар бэлдээд хоньны мах экспорт гарна. За иймэрхүү л асуудал. Өвчнөөс болсон зардлыг шууд бас шууд ус хоёр зардалтай хувааж үздэг. За Монгол улсын 2000 оноос 2025 онд дэгдсэн шүлхийн зардлыг ойролцоогоор зардлын тооцоол эдийн засгт учруулсан зардлын хохирлын үнэлгээг ойролцоогоор хийж үзсэн. За шууд зардал нь бол нэг 600 700 орчим тэрбум төгрөг. За шууд бус нь бол 800 орчим тэрбум төгрөг. — 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүгдээрэн Хятад улсаас 1,650 мянган тонн буюу 33 мянган мл саатны хөвшлийн шүлгийн эсрэг вакцины ирсэн байна. Монголын айлынхан Хятадын баярын дараа хөхөт ирээнийг айлынхантай ярьж байгаад вакциныг шуурхаа нэвтрүүлж авчирсан юм аа. Сая 650 мянган үхрийн тонн. Тэгээ яг хоо богийн тонгоор шилжүүлэх юм бол 3 сая 300 мянган бог гэсэн үг. Тий. Тэгэхээр бид нар одоо хамгийн ихний ээлжинд яг энэ халдварын голомт гарцсан байгаа сумдуудаа яралтай энийг дарахж гисэн арга хэмжээг аавна. Тэгээд дараагийн вакцинуудын асуудлаас судлагдаад ингэ явж байгаа. Энэ залгуулад дараагийн вакцинуудыг бол оруулж ирэхэд энэ салбараараа хөдөлж байна да. Хятадын ямар үйлдвэрээс авч байна? За энэ Гансан мужийн Ланжуу хотод Хятадын хөдөөж байгаа академи харьяа малын амтны хүрээлэн гэж байдаг. Энэ хүрээлэнгийн лаборатори нь зүүн өмнөд Азийн бүсийн шүлхийн лавлгаал лаборатори. Тэгээ эднэр бол сая үндсэндээ тэндээс омог технологи гаргаж аваад сая Хятад бол энэ дэр эхэллээ. Тэгээд энэний харьяа China Agricultural Biotechnological компани гэж. Араас нь Оросоос ус харуулж ирэх юм тий. Бас судалж байгаа. Орос муу ялгаа байхгүй бас омгийг бас сая хөгжүүлсэн. Одоо бид нар бол Владимир институт гэж хэлдэг. Яг албан ёсны нэр нь бол бүх холбоотын мал амтны эрүүл мэндийн төв гэдэг. Тэндээс мөн тэд чинь яг дэрэгдээ бас юутай үйлдвэртэй гэсэн үг. Яг энэ хэтэн ланжигтай адилхан. Зүгээр одоогоор бид нар яг тоо хэмжээгээр эцэслээ тохироогүй байна. Ер нь бол эхний ээлжийн нэг сая тонн гэсэн юутай байгаа. Бид нар ч одоо бол бараг л гал унтрах шахуу юм авч байгаа шүү дээ. Одоо Хятадаас эхний ээлжинд 1.6 сая тонн л авч байгаа. Тэр чинь
Одоо энэ баруун талын голомттой байгаа сумдуудыг Ховд аймгийн хитэн сум, Баян-Улгийн аймгийн хитэн сум, тэгээ энэ хил залгаж байгаа хитэн сумдуудаа ингээл залгаад авахаас өөр. Тэгэл ус. Тэгээд дараагийн ээлжнийх нь захиалгууд нь болохоор Оросын улбаны устай гэрээ хэлцэл хийгдэх шатантай явж байгаа гэсэн үг. Нөгөө холбогдох эрх зүйн юмнуудаа бүрдүүлэх гэх тийм ажлууд хийгдэх юм л та. Энэ вакцинжуулалт одоо хэр удаа үргэлжлээд тэг хичнээн одоо сая малт одоо хийх юм. За одоо яг байгаа тоогоор бидний төлөвлөснөөр бол нийтдээ 2.8 сая толгой мал хамруул яг одоо энэ худалдаж авч байгаа вакцинаар шүү дээ. Тэгээ энэ тий хятад за Оросын улбаны усаар бид нар төлөвлөж байгаа нь бол яг бид нар худалдаж авах боломж үрдээд худалдаад авбал наадлынхын залгаж байгаа аймаг сумынхаа хамгаалалт үүсгэж тарина гэсэн үг. Бид нар өнөөдөр эдийн засгийнхаа боломжоос хамаарал зөвхөн хөр дээр л анхаарч чадж байгаа болохоос биш. Яг бүтэн вакциндаад бүтэн нам хамгаалаад ингэж чадж ийн үгүй байхгүй. Одоо байгаа бүх өвчлөлтийн малын вакцинжуулалт хамгийн багтаа 150 тэрбум төгрөг шаардлагатай. Зөвхөн шүлхийн дээр үү? Зөвхөн шүлхийн дээр. Тий. Тэгэхээр чинь одоо бол бид нар хүрээ вакцинжуулаад тэрний үр шигнийхээ өсөйг өгөөл нэг 20 хэдэн тэрбум төгрөг зөвхөн шүлхийн дээр зарцуулж байна. Тэгэхээр энэ хэд дахин нэмэгдэх юм. Тийм ээ. Тэгжэл бид хамгаалах болцоо байгаа. Түүнээс биш байнгын хөдөлгөөн байна. Тийм ээ. Байнгын эрсдэл байна. Мал нь байна. Байнга манай мал хөдөлгөөнтэй байна. Тэгэхээр энийг бол нөгөө суурин байр малгаатай зүйрлэж болох ямар ч боломж байхгүй. Хууль зааснаар малын гоц халдварт өвчний зардлыг улсын төсөвт малын халдварт өвчний вакцины зардлыг орон нутгийн төсөвт тусгадаг. Хэдийн шүлхий гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн малчин буруугүйч мал бол нөгөө талдаа малчтын хувийн өмч юм аа. Зарим малчин өвчтөе мал анууд. Зарим нь тариагаа тариулахгүй хайн ганцдаг. Үүнээс үүдэн татвар төлөгч бидний мөнгө хий тимий үргэлдэж байна. За цаашдаа малчтын орон нутгийн энэ хариуцлагыг сайжруулахын тулд энэ зардлуудыг хуваалцдаг зохицуулалт руу ашиг урах шаардлага байна. Бүгдийн төрөнгээ өрөөд явах үгүй юу? Тийм ээ. Орон нутаг малчин, өмчийн эзэн, тийм. Өмчийн эзэн бас малаа хамгаалах тал дээр бас анхаарах хэрэгтэй. Энэ гоц халдварт өвчний нийт зардал нь одоо хэдв? Урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв 69 тэрбумаас хасагсараа бол энэ жилийн 50 тэрбум төр бууж байна. Тэгэхээр энэ бол одоо яг зөвхөн гоц халдварт өвчнөд тэмцэх арга хэмжээний зардал. Тэ. Өөрөлдөл, вакцин, онцлог, тэгээд дээр нь үйлчлэгээний хөлс. Тэгээд нөгөө бусад хамгаалах хэрэгсэл гэдэг юм. За энэний 70% үйлчлэгээний хөлс гэж бодож байна. Өөрөлдөл тэр вакциныг тарьсан малчинд одоо малын эмчт өгч байгаа үйлчлэгээний хөлс. Тэгэхээр үгүйдээ тэр үйлчлэгээний хөлсийг хуваалцдаг байх механизм руу орох зайлшгүй шаардлага байна. Шүлхийн вакциныг жилд 2 удаа хийнэ. Уг нь малын дархлаа сайн байдаг 8-9 10 дугаар сард вакцин тэрвэл дархлаа илүү сайн тогтдог. Одоо тарих гэж байгаа тариа 14 хоногийн дараа дархлаа бол тогтооно гинэ. 2 өршөөсөө танилын нүрээр төрүүлж авч байгаа саатны хөвшлийн шүлхийн вакциныг Монгол улс дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм уу? Үүнийг тодруулахаар бид төрийн өмчт биотехнологийн уугуй үйлдвэр биокомбинатад очсон юм а. Яагаад одоо шүлхийн вакцина дотооддоо ер нь үйлдвэрлэдэг юм бэ манай бас ийм том үйлдвэртэй байж тээ. Тэгээ тийм боломж нь одоо манад байдгүй. Тухайлбал одоо танай төрийн өмчт компаниг үйлдвэрлэе гэдэг бас амбиц судалгаа бас байна. За биокомбинатын хувьд өнөөдөр одоо 40 гаруй нэрийн био бэлтгэл үйлдвэрлэж байна. Үүнээс одоо 24-өөс 26 нэрийн вакциныг үйлдвэрлэж одоо Монголын мал эмнэлгийн дотоодын зах зээлийг хангасан импортын орлого бүтээгдэхүүнийг бол гаргаж байгаа. Бидний хамгийн ойрын зорилт бол одоо шүлхийгээс сэргийлэх вакцин, бог малыг мялзангаас сэргийлэх вакцин, өхрийн арьс тавруудаас сэргийлэх вакцины одоо технологиг боловсруулах, нутагшуулах эсвэл технологи дамжуулалтын аргаар одоо өөрийнхөө үйлдвэрлэх гэсэн юм том зорилт тавьж ажиллаж байгаа. Бид өөрөөр хэлбэл тухайн вакцины түүхийн эд буюу өтгөрүүлсэн одоо эсрэг төрөгчийг одоо гадаадын яг холбогдох үйлдвэрүүдээс худалдаж аваад энд холих, савлах ажиллагаа хийх бүрэн боломж байна. Яг одоо бидний хувьд одоо энд одоо яг одоо хөнгөн цагааны усын эсэлт буюу шингэн вакциныг холих, савлах энэ цэгт бол бид нар зогсож байна. Энэ өнөөдрийн одоо биокомбинат үйлдвэрлэж байгаа вакцинуудаа яг энэ холих, савлах ажиллагаагаа бол энэ одоо хэсэгтээ бол хийж чадчих байгаа. Энийг хэд хоногт одоо үйлдвэрлэх үү?
одоо хичнээн литрийг одоо үйлдвэрлэх үг те. Тийм боломж байгаа. Цөмийн энерги агентлагийн төслөөр хэрэгцсэн бас нэг цех бий. Яг шүлхийн вакцины холих савлах ажиллагаа хийх. Энд бол хоногт бол бид нар нэг 24-өөс 48 цагт бол бид нар нэг 100 мянган тонн вакциныг холих савлах ажиллагаа хийх боломжтой. Хэрвээ бид нарт тийм ээ их хэмжээгээр үйлдвэрлэх захиалгыг одоо өгсөн тохиолдолд бол бид нар яг энэ зогсож байгаа үед хоногт одоо 1500-аас 1800 литр вакциныг одоо үйлдвэрлэж нийлүүлнэ. Ер нь холих савлах ажиллагаа бол маш одоо бүтэн дамжлагаар явснаас богино хугацаанд үйлдвэрлэгдэх юм боломжтой. Өөрөөр хэлбэл нэг 24-өөс 72 цагт бол үйлдвэрлэлийг явуулаад нэг 7-оос 10 хоногт бол одоо чанарын шинжилгээ хийгээд одоо зах зээл дээр ч буюу тий эсвэл өвчин дэгдсэн тохиолдолд голомтын эргэн тойронд нэг вакцинжуулах зорилгоор гаргах тийм боломж бий. Ойролцоогоор одоо хичнээн сая ч юм уу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орчвол дотоодоо шүлхийн вакциныг бүрэн дүүрэн одоо үйлдвэрлэдэг болох вэ? Тэгээ бидний тооцоололоор бол ер нь нэг 55-аас 60 сая доллараар нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар одоо вирусын гаралтай вакцины шинэ үйлдвэр барих боломжтой байгаа. Энийг бид нар юу гэж урьдчилсан байдлаар төсөөлж яах вэ гэхээр хоёр шугамтай, нэг нь хуриашуулсан вакциных вирусын гаралтай хуриашуулсан вакциных хоёр дахь шугам нь бол одоо шингэн вакцины буюу яг энэ шүлхийн вакциныг үйлдвэрлэх шугамтайгаар бид нар ингэж төсөөл тооцоолол хийцэн явж байгаа. Дотоод үйлдвэрлэх гаднаас импортлох хоёрын үнийн зөрүү ер нь яаж гарах вэ? Тухайн вакцины үндсэн түүхийд болох өтгөрүүлсэн эсрэг төрөгчийн үн дээр нь одоо адъювантын үн ингээд судалгаа хийгээд тухайн вакцины 1 тонгийн үнийг тооцоолж гаргасан. Инхэд бол бид нар нэг 1046 төгрөгөөр одоо түүхийд энэ зардал, дэд бүтцийн зардал тий үйл ажиллагааны зардал дээр нь хадгалах тээвэрлэлтийн зардлаа оруулаад тооцоход 1 тонг бол 1046 төгрөг орчмоор одоо борлуулж болохоор юм үнийн судалгаа гарч байгаа. За биокомбинат үйлдвэр бол одоо энэ шүлхийн вакциныг ер нь үйлдвэрлэх талаар та ямар нэгэн орлого ер нь гаргаж ирсэн үү? Өмнө туршилтаар гэдэг ч юм уу 2023 онд болохоор Цөмийн энерги агентлагийн МОН 50 төслийн хүрээнд байгуулагдсан цех дээр жижиг лабораторийнхоо төвшөнд бол 50,000 тонн шүлхийн вакцины, хвшлийн вакциныг бол туршилтаар савлж исэн тийм орлого бол хийж исэн баг. Тэрийгээ дахиад өргөжлүүлэх гэсэн чи юу дутсан? За тэрийгээ бол яг тухайн үед шаардлага нь одоо яг манайд одоо ихээр хийх одоо боломж нөхцөл захиалга бол хараахан байгаагүй. Яг өнөөдрийнх шиг одоо ийм шаардлага бол үсээгүй байсан. Тэгээд голцоо гадаадаас худалдаж бэлэн вакцин авч ирсэн. Тийм учраас бол тэр ингээд ямар ч байсан одоо орлогын хэмжээнд бол болсон байгаа. Нэг одоо авцсан юм үйлдвэрлэсэн вакциныг ер нь хэр удаан хугацаанд стандарт технологийн алдагдуулахгүйгээр хадгалах боломжтой тий. 2 жилийн хугацаанд хадгалах боломжтой. Үйлдвэрлэснээс хойш. Түгээмэл гардаг одоо ямар өвчтний, малын өвчтний вакцинуудаа манай биокомбинат үйлдвэрлэж чадаад байна. Био үйлдвэр маань Монгол орнд түгээмэл гардаг бомоос сэргийлэх идэвгүй жилсэн вакцин, мөн бэрхшээлээс өвснөөс сэргийлэх амьд вакцин, мөн цэцэг өвснөөс сэргийлэх вакцинуудыг тус үйлдвэрлэн гаргаж байна. Мөн төрөлжлөн уцсан халбараас сэргийлэх идэвгүй жилсэн вакцин, хостцент вакцин, дотрийн халбарт хам вакцинуудыг мөн үйлдвэрлэн гаргаж байна. За манай улс бол мал аж ахуй орн үе шүлхий дэгддэг. Гэхдээ энэ дэгдэлт дээр ерөөсө сургамж авдаггүй орн. Бид нар малын одоо шүлхийн вирусын эсрэг вакцина үе шатаа хийгээд энэ дээр үр дүн гардаггүй. Вакцин хийсэн мал нь дахиж өвчлөөд идэг. Одоо энэ оо өвчлөл дээр бол өвчлөл байн гараад за саат нэг дээр бид нар бэлэн байж чадаагүй. Цаанаас орж ирж байгаад бид нар угтуулаад вакцина тариад юм бүсүүс гэж ядаагүй. Дотроо ингээ алдчихын баруун 5 аймагт маш олон хүн малтайгаа хөл өрөөнд орсон. Мал нь одоо заацлуулаад тийм ээ. Малчны хоттой дэлгэр зууны цагаар харлаж байна. За улсын төсвөөс маш хэмжээний одоо зардал гаргаж байна. Олон зуун энэ дээр одоо ажиллаж байна.
Өнөөдөр эд одоо амралт зугаалга баяр наадмын цаг. Олон аймаг одоо баяр наадмаа хойшлуулж. Тэр өвсчний ч одоо эрсдэл нь эндээ байгаад. Гоцолдуулт одоо шүлхийн өвчин. Бид нар бэлэн байж чадсангүй. Дандаа гарсных нь араас хойноос нь хөөцөлдөж, мөрдөж мөшгөж одоо уул мөрийг нэрлэх гэж ингэж тэмцэлтэж байна. Дараа жил одоо яах вэ те? Тэгэхээр бид нар энэ дотоодын одоо эрслээ сэргийлэх механизмаа сайжруулах хэрэгтэй. Тогтолцоогоо илүү сайжруулж явах хэрэгтэй. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна.